гэж ярьдаг. Чуулган бол ерөнхийдөө жижигхэн байхад болно. Тэгээд гэрээрээ цуглаад цөөхөн 10-20 хүнтэй ингээд цуглааны үйл ажиллагаа яваад ингээд байж хад болно гэж ярьдаг нэг хэсэг цуглаан байдаг. За нэг хэсэг цуглаан болохоор ингэж ярьдаг цуглаан байдаг. За манай цуглаанд нэлээд олон хүн ирж байна. Овоо олон гишүүдтэй болчлоо. За одоо ер нь болно доо. За ер нь болж जैन да гэдэг нэг цуглаан байдаг. Нэг хэсэг цуглаан болохоор өөрөөсөө өшөө илүү олон хүмүүсийг аврая. Өшөө илүү олон хүмүүсийг цуглаанд ирүүлье. Өшөө илүү олон хүмүүст бид хүрэх ёстой. Боломгүй байна гэж ярьдаг юм цуглаан байдаг. Манай бетон цэцэн чуулган ер нь аль цуглаан болох гэдэг юм болоо гэж би боддог. За мэдээж та нар санал нэгдэг баг. Бид нар сүүлийнхэн цуглаан болно. Яагаад гэвэл бид мянган хүмүүст хүрч мянган хүмүүсийн амьдралыг эзэн дотор Есүс Христийн хайр нэгүслэр өөрчилж эзний аврал руу авчрах нь бидний үндсэн доотлого гэж бид итгэж байгаа. Яагаад гэвэл Библи өөрөө бүхэл бүтэн үндэснийг эзэн дээр авчрах тухай ярьж байгаа. Бүхэл бүтэн ард түмнүүд эзэн дээр хурж ирж эзэнд мөргөл хүндэтгэлийг өргөх тухай ярьж байгаа. Зөвхөн ганц үндэснээр зогсохгүй бүх дэлхийн үндэснүүд түүн рүү ирж түүнд мөргөж, түүнд хүндэлж, түүнд магтаал алдрыг өргөх нь эзний хүсэл юм а гэдгийг Библи тунхагладаг. Тийм ч учраас мэдээж Бурхан бүхэл төрлийн чуулгануудаар дамжуулан ажиллаж байгаа гэдэгт би итгэдэг. Зарим нэг цуглаануудаар дамжуулан цөөхөн хэсэг хүмүүст хүрж байгаа. Зарим нэг цуглаануудаар дамжуулаад нэлээд дундаж байрын хүмүүст хүрж байгаа. Зарим нэг цуглаануудаар дамжуулаад маш олон хүмүүст хүрж байгаа. Эзэн чуулган болгоныг янз бүрийн байдлаар ашиглаж байгаа гэдэгт бол би итгэдэг. Харин Бетон цэцэн чуулганыг Бурхан яаж ашиглаасаа гэж хүсэж байна вэ гэвэл тэр маш олон хүмүүсийн авралын төлөө тэр хэрэглээсээ тэр ашиглаасаа гэж миний хувьд хүсэж байгаа. Өнөөдөр ялангуяа бидний уншсан дуулал номын 96 дугаар бүлэг бол маш олон хүмүүс эзэн рүү ирж үндэснүүд зөвхөн нэг үндэсний тухай яриаггүй. Энэ бол зөвхөн Израиль үндэсний тухай яриаггүй. Харин дэлхийн бүх үндэснүүд эзэн рүү ирж түүнээс ирэн түүнд хүндэтгэж түүнд шин дугаар магтаалыг өргөж түүнд өргөлүүдээ авцарч түүнээс имэн түүний хүндлэх тухай дуулал 96 дугаар бүлэг бидэнд өгүүлж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр дуулал 96 дугаар бүлэг дээрээс эзний үгийг хамтдаа бүх дэлхий түүнийг хүндлэх түн хэмээх гашчигтайгаар сэдвтэйгээр бүгдээ эзний үгийг дуулал 96 дугаар бүлэг дээрээс хамтдаа сурцгаая. Нэгдүгээр ишлэл дээр хэлж байна. Эзэнд шин дуу дуулцгаа. Бүх газар дэлхий эзэнд дуулах тун гэж хэлсэн байна. Эзэнд шин дуу дуул хэн дуулах юм? Бүх газар дэлхий түн дуулах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр бүх газар дэлхий дээр нутаглагсад бүх газар дэлхийн үндэстнүүд, бүх газар дэлхийн овог аймагуд, бүх газар дэлхийн ястан, үндэстэн, хилтэн, угсаатангууд их эзний магтан хүндлэх нь их эзний зорилго. Энэ бол Бурхны хүсэл мөн. Яагаад гэвэл бид нар илчлэлт ном болох Библийн хамгийн сүүлчийн номоос үзэх юм бол тоо томшгүй олон үндэстэн, тоож баршгүй олон үндэстэн Тэнгэрийн усад түүнийг магтаж байна гэж Илч Иохан үзэгдэл дотроо харснаа бичжүүлдээсэн мэт. Бүх үндэстнүүд, бүх газар дэлхий түүнийг магтан хүндлээсэй гэж. Энэ бол түүний хүсэл. Тийм ч учраас 96 дугаар бүлгийн 1-р ишлэл юу гэж хэлж байна вэ гэвэл бүх дэлхий, бүх газар дэлхий эзэнд дуулгатон гэж хэлсэн байна. Дуулгатон. Яагаад зөвхөн тэр магтагдах ёстой гэж? Ямар шалтгааны болмоос? 4-р ишлэгийг харах юм бол учир нь эзэн агуу бөгөөд агуу ихээр магтагдах нэг юм. Бүх бурхтаас дээгүүр түүнээс эмээх түн. Тэгээд 5 дугаар ишлэгийг үргэлжлүүлээд хэлж байгаа. Учир нь хүмүүсийн бүх бурхтны шүтэнүүд юм. Харин эзэн тэнгэрсийг бүтээсэн билээ гэж хэлсэн байна. Яагаад тэр нэгэн бүх үндэстнүүдээс магтаалыг авах ёстой гэж? Яагаад гэвэл тэр бүх бурхтаас дээгүүр юм а гэдэг хэлсэн. Хүмүүсийн бурхтууд бол зөвхөн шүтэн. Харин бидний бурхан бол тэнгэрсийг бүтээсэн бурхан. Үүгээрээ тэр ялгаатай. Тийм учраас тэр бүх хүмүүсийн, бүх ард түмнүүдийн, бүх овог хилтэн ястан болгоны магтаал хүндлэлийг авах ёстой нэг юм а гэдгийг Библи өөрөө тунхаглаж байгаа. Дараагийн 7 хоног цагаан сар болно. Цагаан сар бол манай монголчуудын хувьд хамгийн шашинждаг баяр юм тийм үү? Тийм ээ хамгийн шашны уур амьсгал хамгийн хүчтэй орж ирдэг. Ер нь юм болгонд сүжиглэнгүй ханддаг ерөөсөө тийм ээ 3-ныхаа нэг хөдөлгөөний хүртэл тийм ээ гэрээсээ гараад хөлөө хаашаа тавихгүйгээр хүртэл үндсэндээ юм итгэл бишрэглийн ерөөсөө бүх юмдаа яг тэгж ханддаг монголчуудын итгэл бишрэглийн
тэр одоо юу гэдгийг сүсэглэл одоо хамгийн дээд оргил цэгтэй тулдаг тийм баяр байдаг. Харин энэ үед бид юу бодох ёстой юм бэ? Бид нэг зүйлийг бодох ёстой. Юу гэвэл бидний бурхан, бидний хүндэлдэг, бидний магтан дуулдаг бурхан бол Тэнгэрсийг бүтээсэн бурхан гэдгийг бид нар санах ёстой. Харин хүмүүсийн бурхад бол зөвхөн шүтээнүүд юм а гэдгийг хэлсэн. Тэднийг модоор уралчихсан шүтээн байдаг, шаазангаар хийчихсэн шүтээн байдаг, алтаар чутгаад хийчихсэн шүтээн байдаг. Эсвэл одоо юу гэдгийг зээгт наамаар яасан ийсэн хатганлаар хийчихсэн урлагийн бүтээлүүд байдаг. Эдгээр нь зөвхөн хүний гарын бүтээл байдаг. Хүн тэрийг шүтээнчилж тагтаг бол харин өнөөдөр миний ярьж байгаа, бидний ярьж байгаа, бидний магтаал хүндэтгэлийг өргөх ёстой гэж яригдж байгаа тэр бурхан бол Тэнгэр газар, тэнгис далай. Тэнгэр болон газар мөн үхсдийн оронд байгаа бүгдийг бүтээсэн, бүгдийг захирч байдаг, бүгдээс агуу эзэн юм аа. Тийм учраас тэр нэг нь магтагдах зохистой юм аа гэж хэлсэн байна. Тийм учраас энэ өдрүүдэд эх 7 хоног таны хүндлэл зохистой, танд магтаалыг дээд зэгтэн тултал өргөж, жинхэнэ сүсэглэл хийгээд залбирлаа, магтаал хийгээд хүндлэлийг өргөх ёстой цорын ганц эзэн бол орчин ертөнцийг бүтээсэн бурхан эзэн юм шүү. Тийм учраас тэр бүх бурхтаас дээгүр гэж хэлсэн ба. Бүх бурхтаас дээгүр. Энэ дэлхийд тэр бурхад хэмээгдэгч олон байдаг боловч харин үнэн хэрэгтээ бүх бурхтаас дээгүр. Би хэдэн сарын өмнө ярьж ирсэн биз дээ. Манай чуулганы нэгэн гэр бүлийг нөгөө хамаатан саднууд нь ламд очиж үзүүлгээд очиж үзүүлэхгүй яа бид нар Есүст итгэдэг. Бид нар Есүсийн бурхан эцэгт бид нар итгэдэг учраас бид нар явахгүй гэж хамаатнууд очоод ламд очоод үзүүлсэн чинь үзүүлэхдээ нөгөө яваагүй цуглааны минь итгэгчийг үзүүлсэн байна шүү дээ тийм ээ. Дайлыг тэдрийг нэг үзээдэг байж. Нөгөө лам нь үзсэн тэдрий чи ард амар хүчтэй бурхан байдаг юм байна. Надад ном уншуулаад шаардлага алга гэж хэлсэн. Бидний эзэн бурхан бол бүх бурхтаас дээгүр бурхан юм. Би бас ярьжсэн манай цуглааны нэг охины ээж нь ажлынхантайгаа нийлээд нэг юм үздэг хардаг хүн дээр очисон байна. Яг бүгд нэр хүүхдүүдэд дагуулж явсан. Охиноо дагуулж явсан чинь манай цуглааны тэр охин хэлсэн байна. Би явахгүй ээж, би мөрөгдөг бурхантай, би өөрийн бурхантай гэж хэлсэн байна. Тэгэхээр ээж нь нөгөө хүн дээр очиод юмаа үзүүлж харуулсан байна. За тэгэхээр өөрийнхөө охины үзүүлгийг наамаа дагаж ирсэнгүү гэхдээ үзээдэг гэж ядахта сайн өдрийг хэлээдэг гэж хэлсэн чинь үзснээ танаа охин чинь бүх өдөр сайн юм байна шүү дээ гэж хэлсэн. Яг л бурхан бидэнтэй хамт байдаг учраас бүх өдөр бидний хувьд сайн байдаг. Амин. Бурхан бидэнтэй хамт байдаг учраас бүх зүг чиг бидэрт сайн байдаг. Амин. Та хаашаа явсан ч битгий санаа зов. Хаашаа иргсэн ч битгий санаа зов. Ягаад гэвэл энэ орчлон ертөнц гэдэг бол танд зориулсан Бурханы бүтээл учраас. Таны энэ дэлхий дээр сайн сайхан амьдраасаа гэж хүсэхдээ Бурхан энэ ертөнцийг таны төлөө бүтээсэн юм. Тийм учраас энэ дэлхий дээр та хаашаа ч явсан, хаанч ядсан, ямар ч уулан дээр гарсан, ямар ч жалга дов руу орсон, ямар ч хашааг энэ талаар нь тойрсон бай, нөгөө талаар нь тойрсон бай. Бүх газар таны төлөө Бурханы бүтээсэн бүтээл учраас бүх цаг мөчид, бүх газар дэлхий таны төлөө хамгийн сайнаар байдаг юм аа. Тийм учраас бэлдүү шалдав шашны айдас хүлээс ингэчүүд өгчин, тэгчүүд мөнгөгүй очин, ингэчүүд ажил бүтэхгүй гэсэн бүх айдаснасаа чөлөөлөгдөх түн. Харин эмээл зогстой нэг л эзнээс эмээ. Тэр бол Тэнгэр газрыг бүтээсэн, хар шар цагаан бүх хүмүүсийг бүтээсэн цорын ганц эзэн бурхан юм аа. Тэр бол магтаал хүндлийг авах зохистой цорын ганц эзэн юм аа. 6 дугаар ишлэл дээр үргэлжлүүлээд түүнийг магтах ёстой шалтгааныг үргэлжлүүлэн дурдж байгаа. 6 дугаар ишлэл дээр түүнд яруу алдар ба сүлж жавхлан би түүний ариун газарт хүч чадал үзэсгэлэн би гэж хэлсэн байна. Түүнд юу байдаг вэ? Яруу алдар сүлж жавхлан байгаа гэж хэлсэн. Түүний ариун газарт нь юу байгаа вэ? Хүч чадал мөн түүнд үзэсгэлэн гоо би гэж хэлсэн байна. Бидний бурхан бол яруу алдартай, сүр жавхлантай. Тийм бурхан гэж. Түүний яруу алдар, түүний сүр жавхлан бид яаж харж болох юм бэ? Бид яаж мэдж болох вэ? Ром номын 1-р бүлгийн 20-21-р ишлэлдэр нэг маш үнэн үгийг хэлсэн байна. Би тэр үгсийг та бүхэнд уншиж өгөхийг хүсэж байна. Ром номын 1-р бүлгийн 20-21-р ишлэлдэр ингэж хэлжээ. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөн хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр нь дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Тэд бурханыг мэдсэн атлаа бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ гэж хэлсэн байна. ертөнц бүтээгдснээс хойш түүний бурханлаг чанар, түүний үл үзэгдэх чанар, түүний мөн хүч, түүний бурханлаг чанар нь юугаар дамжуулан хүмүүс бидэнд илэрхийлэн харагдаж байгаа вэ?
Түүний бүтээсэн бүтээлээр нь дамжуулан илэрхийлэн харагдаж байгаа маа гэж хэлсэн. Тийм учраас бурхан гэж байсан юм уу? Та нарын яриад байгаа бурхан гэж байсан юм уу? Би мэдээгүй штэ гэж хэлэх шалтгаан хүн төрөлхтөнд байхгүй. Яагаад гэвэл тэдний дунд нь амьдарч буй ертөнд бүтээсэн энэ бүх бүтээлийг нь харахтаа тэр бурханыг хүмүүс таньж мэдэж болох байсан гэж хэлсэн маа. Тийм учраас 21 дэх эшлэлээр үргэлжлүүлээд тэд бурханыг мэдсэн атлаа бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ гэж хэлсэн маа. Бурханыг мэдэж болох бүх бүтээл тэдний эргэн тойронд байсаар атал ухаргүй зүрх нь харанхуй болсон учраас тэд түүнийг ухаардаггүй, хардаггүй, ойлгодоггүй. Харин түүнийг бүтээсэн уулыг нэг бурхан болгож ойлгодог. Түүнийг бүтээсэн тэр моддыг нэг бурхан болгож боддог. Түүнийг бүтээсэн тэр гол мөрөн биднийг ууж, ундаалж, аз жаргалтай амьдарч, газар дэлхийг ногоон сайхан болгож дэмжиж тэтгэдэг тэр түүнийг бүтээсэн гол хорхийг нь зүгээр нэг бурхан болгож боддог. Харин өөрийг нь биш. Бүтээсэн бүтээлийг нь бурхан болгож бодоод байна гэж. Тийм учраас Ром номын 4 бүлэг дээрийг үжилсэн мөгөл бурхан өөрийнхөө бүтээсэн ертөнцөөр дамжуулан бидэнд өөрийнхөө яруу алдрыг өөрийнх нь сүр жавхлан илэрхийлж идэг, харуулж идэг. Энэ бүгдийг харахтаа хүн энэ бүгдийн цаана бурхан байна гэдгийг хүн мэдэх боломжтой. Тийм учраас тэдэрт ямар шалтгаан байхгүй маа гэж хэлсэн байна. 6 дугаар эшлэл. Түүнд яруу алдар түүнд сүр жавхлан байгаа гэж хэлсэн бол яг энэ хүү бүтээлтэй холбож Кеннет Баркер мөн Джон Колленберг гэдэг теологийн эрдэмтэд Зандервян Энави Библийн тайлбар толь дээр тэрхүү тайлбар толын 895 дахь хуудсан дээр ингэж хэлжээ. Түүний яруу алдар сүр жавхлан хүч чадал ба оршихуйн бидний хүрээлэн буй бүтээлээс нь тодорхой харагдаж байна гэж тайлбарсан. Яг энэ дуулал номын 96 дахь бүлгийн 6 дугаар эшлэлийг тайлбарлахдаа яг тэгж тайлбарсан. Юу гэж тайлбарсан бэ гэвэл түүнд яруу алдар сүр жавхлан байгаа гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл түүний бүтээлийг энэ нь харагдаж байгаа. Түүний бүтээлийг харахтаа тэр ямар яруу алдартай юм бэ? Тэр ямар сүр жавхлантай юм бэ гэдгийг хүмүүс харах боломжтой гэж. Харамсалтай нь яг ухаргүй нүгэлт харанхуй байдал дотроо сүнслэг нүд нь сохорсон хүмүүс энэ яруу алдрыг харахтаа бурхан байна гэж бодохын оронд харин тухайн уулыг нь, тухайн модыг нь, тухайн усыг нь бурхан болгож ойлгодог. Харин тэр бол бурханы бүтээл учраас бид түүнийг хайрлаж ганаж тэр уул толгойд, тэр ой мод, тэр тал, тэр бүтээлийн улмаас бид зөвхөн эзэн бурхан магтаал хүндэтгэлийг өргөх зохистой юм аа. Та нар Христэд итгэснийхаа дараа хөдөө орон нутг руу гараад явж үтсэн баха. Зөндөл явж исэн баха. Өмнө нь ерөөсөө тэгж харддаггүй байсан бол одоо Христэд итгэж болсныхаа дараа машин цугаад хөдөөний тал дондор давхтаа, уул толгодын дондор явхтаа бурхан ямар агуу юм бэ гэж та боддгоо гэж юм. Ихэнх Христ итгэсэн яг ингэж боддог. Эзэн ямар агуу бүтээгээ вэ? Эзэн ямар үзэсгэлэнтэй юм бэ? Эзэн ямар гайхалтай юм бэ? Эзэн яаж ийм агуу хийгээ вэ? Бурхан минь таныг магтъя. Энэ уул толгодын төлөө таныг магтъя. Энэ тал нутгийн төлөө таныг магтъя. Энэ гол мөрөн болог шамны төлөө таныг магтъя. Энэ хүн ардын хотод нь сайн, бөөрөнд нь сайн, юунд нь сайн, яадаг хамаг ямд нь сайн, аршааны бүтээсэн танийгаа магтъя гэж. Харин бурхны мэддгүй хүмүүс юу гэж боддог, бөөрөн цан, энэ зүрхэн цай, хоолой цай, аршааныг бурхан гэж мөргөөд байдаг. Гэтэл тэр аршаан чинь бурхан биш, тэр аршааныг бий болгосон бурхан өөрөө бурхан байдаг. Тийм учраас тэр магтагдах, хүндлэгдэх зохистой эзэн юм а гэж Библиэлд хэлж байна. Тийм учраас харж буй энэ дэлхийн ертөнцийн төлөө зөвхөн түнд алдар магтаал хүндэтгэлийг өргөхдөг. 2-7 хоногийн өмнө цуглааныхаа 10 залуучуудаа баруун ширээдгээд энэ богд уулын бас нэг оройроо бид нар гарсан. Яг зайсангийн амаар цаашаа өгсөд модон дондор өгсөд дээшээ яваад 2 цаг гаруй өгсөд гардаг газар. Тэр модон дондор уулын тэр юу л ондор 2 уулын юу гинэ суг гэх юм уу. Тэгээ модон дондор ингээд дээшээ өгсөд. Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Ямар гоё. Эзэн ямар агуу юм бэ гэдгийг л бодож явлаа. Үнэхээр гайхалтай. Энэ бүхэн түүний сүр жавхлан түүний яруу алдрыг энийг илтгэж идэг. Тийм учраас цааш нь 7 дугаар эшлэл дээр ард түмүүдийн ургуудаа эзэнд өргөх тун. Эзэнд яруу алдар хүч чадлыг өргөх тун. Ард түмнүүдийн ургууд гэж бүх үндэстнүүдийг хэлж шít. Тийм ээ. Тэгээ цааш нь нэрдэн дүүцэх яруу алдрыг эзэнд өргөх тун. Өргөлөө авчран түүний өргөний хашаанд ирэх тун. Ариун хүндэтгэл дунд
эзэнт мөргөх түн, бүх дэлхий түүний өмнө чичрэх түн гэж хэлж байна. Бүх үндэстэн, бүх ард түмнүүд ургууд өөрсдийнхөө өргөл барьцыг аваад түүн дээр иш түн мөрг, түүнд өрг гэж хэлж байна. Хаана ирж өргөх ёстой юм бэ? Өргөлөө авчран түүний өргөний хашаанд ирэх түн гэж хэлсэн байна. Энэ ишлэлийг бичгтээ израильчууд юу гэж ойлгодог вэ? Иерусалимд байгаа Бурхны өргөний өргөөг бодож, тэр өргөний хашааг бодож. Яг л тэр хашаанд хүмүүс өргөл барьцаа авчирж орж ирээд өргөл тахлуудаа өргөдөг, сүмд нь ороод залбирдаг. Тэгээд явдаг гэсэн. Тэгээ энийг бол мэдээж тухайн үед тийм утгаар хэлсэн байна. Харин хожим Есүс Христ хэлэхдээ Бурхны энэ өргөө бол би юм а гэж өөрийгөө хэлсэн байдаг. Тэр шавнартайгаа сүмээс гарч явахдаа шавнар нь тэр сүмийг хараад юу хийсэн бол ямар үзэсгэлэнтэй гоё баригдаа гэж. Тэрийг нь тухайн үеийн Херод хаан барьсан байдаг. Нийтдээ 46 жилийн турш барьсан тийм сүм байсан маа. Тэгсэн чинь Есүс тэр сүмийг харахтаа би энэ сүмийг нураагаад 3 хоногийн дотор барина гэж хэлсэн мэт. Тэр хүмүүс бүр түүний яг ойлгохгүйсэн бүр гайхчихсан. Тэгээ дараа нь Есүсийг барьж аваа загалмаа цовдлох үедээ яг энэ хэлсэн үгийг нь түүний эсрэг одоо ашигласан байдаг. Чи Бурхны сүмийг нураана гэж ярьсан чи хэн бэ чи? 46 жил энэ сүмийг барьсан байтал чи нураангуудаа 3 хоногийн дотор барьдаг юу вэ чи? Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм гэж. Ингэж түүнийг шашны удирдагчдаар Есүс Христийг тухайд буруутгаж ирсэн. Гэтэл түүний шавн үүнийг нь хожим юу гэж тайлбарсан байдгүй гэвэл Есүс үүндээ тэр сүмийг нураагаад 3 хоногийн дотор барих тухай хэлээгүй. Харин тэр сүмээр дамжуулан өөрийн бий болох сүмийн тухай ярьжээ гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл Есүс загалмайд цуглагдсан насраад 3 хоногийн дотор тэр дахин амьсан учраас. Тэгэхээр хүмүүс тэр сүмээр Иерусалим байсан тэр сүмээр дамжуулан Бурханд мөргөл өргөдөг байсан бол өнөөдөр бид нар Есүс Христээр дамжуулан тэр Бурханд мөргөлийг өргөж байгаа. Есүс Христээр дамжуулан тэр Бурханд бид нар өргөлөө өргөж байгаа. Есүс Христээр дамжуулан бид залбирлаа, магтаалаа, хүндлэлээ, өргөлөө, үйлчлэлээ, бүхэл зүрх сэтгэлээ Христ Есүсээр дамжуулан Бурханд өргөж байгаа. Тийм учраас Христ Есүс бол бидний Бурханд мөргөдөг жинхэнэ сүм дуган мөн. Хэрвээ та сүмд очиж Бурханд мөргөх ёстой гэж байгаа бол би тань нэг зүйлийг хэлье. Есүс бол таны сүм. Та Есүс дээр л ирээрэй. Тэгэхээр бүхэл үндэстнүүд эзний өргөөний хашаанд ирж түүнд мөргөл хүндэтгэлийг өргөж өргөл барьцаа өргөнө гэж хэлсэн юу гэсэн үг юм бэ? Есүс Христээр дамжуулан бүх үндэстнүүд Бурханд алдар магтаалыг өргөнө гэсэн утгатай. Тийм учраас дуулал 96 дугаар бүлэг бол хэдийгээр Есүс Христ гэдэг нэр энэ дээр дурддаггүй боловч үнэн хэрэгтээ Есүс Христийн тухай ярьж байгаа. Есүс Христээр дамжуулж бүх үндэстэн түүнд мөргөх. Есүс Христэд итгэлээр дамжуулан бүх үндэстэн түүнд алдар магтаалыг өргөх. Яг үндэ Юудын шашин бол дэлхийд дээрх маш жижигхэн шашнуудын нэг шүү дээ. Маш цөөхөн гişүүдтэй шашнуудын нэг байна. Харин Христ итгэл гэдэг бол энэ дэлхийд дээрх хүн амын 3/1-ийг нь эзэлсэн итгэл үнэмшил байна. Хамгийн олон тархсан, хамгийн олон хүмүүсийг өнөөдөр өөрт одоо итгэгч гişүүдтэй хамгийн олон улс үндэстнүүдээс итгэгч гişүүдтэй итгэл үнэмшил бол Христ итгэл байна. Тийм учраас Есүс Христээр дамжуулан өнөөдөр үндэстнүүд Есүс Бурхан эцэгт алдар магтаалыг өргөж байна. Тийм учраас би та бүгдийг хэлмээр байна. Та эзэнт мөргөл хүндэтгэлийг Есүс Христээр дамжуулан өргөх тав. Түүнд магтаалыг, түүнд үйлчлэлээ, бас түүнд өргөлөө Есүс Христээр дамжуулан өргөөрэй. Есүсийн нэрийг дуудах үед бид Бурхантай холбогддог юм шүү. Есүс Христийн нэрийг дуудах үед Бурхан бидэртэй холбогддог юм шүү. Есүс Христийн нэрийг дуудах үед энд чөтгөр зайлдаг. Есүс Христийн нэрээр гар тавих үед энэ өвчтөн эдгэрч идэг. Есүс Христийг дуудах үед эзэн ариун сүнсээ бидэнд өгч бидний зүрх сэтгэлийн маань хорсол, гомдол, үл уучлал хамаг муу болгоноос нь тэр чөлөөлж, тэр биднийг ангааж, тэр биднийг эдгээж, тэр бидэнд энэ дэлхийд их амьдрал маань аадж байгаа амар тайван баяр хөөргийг өгч байдаг. Есүсийн нэрийг сонсох үедээ чөтгөр зайлан боддог. Мойрын сүнс Есүсийн нэрийг сонсоод дагжин чичгдэг. Есүс Христ бол их мэдлэгтэй. Тийм учраас түүгээр дамжуулан зөвхөн түн мөргөл хүндэтгэл магтаалыг өргөх тав. Таны гэр бүлээс хичнээн хүн өнөөдөр эзнийг мөргөхгүйгээр амьдарч байгаа. Таны ах дүү нар дотроос хичнээн хүн өнөөдөр эзэн Есүс Христийг мэдэхгүйгээр түүнд
бурханд мөргөл хүндэтгэлийг өргөхгүйгээр амьдарч байгаа юм. Гэтэл Библи бидэнд юу гэж хэлж байгаа вэ? Бүх үндэстнүүдээ, бүх ургуудаа эзэнд ирж мөргөл хүндэтгэлийг өргөөч гэж хэлээд идэг. Гэтэл өнөөдөр таны эргэн тойронд эзэнд мөргөл хүндэтгэлийг өргөхгүй явж байгаа хичнээн хүн байна вэ? Бурхан та бүдээрийг тэдний төлөө илгээгээгүй гэж юу? 10 дугаар ишлэлдэр ингэж хэлж байна. Үндэстнүүдийн донд эзэн бол хаан. Үнэхээр ертөнц дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй тэрээр хүмүүсийг чигч шударгаар шүүн хэмээн хилцгээ гэж хэлсэн байна. Монголын толгор төрийг байгуулсан монголчуудын хамгийн алдартай хаан Чингис нэгэн цагт ингэж хэлсэн байдаг. Мориндоо дэлхийн талыг эзлэх амар хаан. Харин мориноосоо буугаад төрийг төхнүүлэн гэдэг амархан биш ээ. Чингис хаан бас өшөө юу гэж хэлсэн байдг вэ? Зүрх сэтгэлийг нь эзэмсэн цагт би энэ хаа алдаа гэж. Энэ дэлхийн олон хаанчлалууд хүний махан биеийг нь болчилдог. Харин зүрх сэтгэлийг нь болчилж чаддаг. Зүрх сэтгэлийг нь эзэмдэж чаддаг. Тийм ч учраас энэ дэлхий дээр байгуулагдсан үеийн түүхэнд байгуулагдсан хичнээн том хаанчлал хэсэг цаг хугацааны дараа дандаа мөхчсэн, дандаа задарч алга болж байсан. Ромын эзэнт гүрэн гэж аваад үзье. Вавилоны эзэнт тус гэж аваад үзье. Персийн эзэнт гүрэн гэж аваад үзье. Македоны Александрийн байгуулсан тэр том эзэнт гүрнийг бүгдээр аваад үзье. Тэд нар өнөөдөр байна уу? Байхгүй. Тэдний хил хязгаар одоо ч гэсэн байна уу? Байхгүй. Тэд нар нэгэн цагт үндэстнүүдийг илт сэлмээр хүчээр далаалгаж, дайны стратегиэр ялан дийлж хүчээр махан биеийг нь тэд нар эзэмдэн захирч чадсан ч гэсэн хэсэг хугацааны дараа зүрхийг нь эзэмдэж захирч чаддгүй улмаас яадгүй. Тухайн улс үндэстнүүд эргээд бутардаг, эргээд бослог гардаг, эргээд тэр том хаан тус байхгүй болдог. Монголын эзэнт гүрэн ч гэсэн адилхан шүү дээ. Нэгэн цаг дэлхийн талыг бид нар эзэллээ гэж яриад байдаг. Дэлхийн талыг нь эзэллээ, агуу хаанчлалыг байгууллаа гэд. Одоо тэд нар хаана вэ? Дараа нь тэр улс дөрөв хуваагдсан биз дээ. Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдсан. Алтан ордны улс, Ил хаадын буюу Хүлэгүүгийн байгуулсан улс, Юан улс буюу Хувлагийн Бээжинд байгуулсан, Бээжинд нийслэлжсэн улс, дараа нь хуваагдсан одоо үндсэндээ юу гэдгийг Монголын газар нутаг дээр байсан улс гэдэг. Үндсэндээ дөрөв хуваагдаад дараа нь дөрвөлээ. Үндсэн нь Монголын уугуул газар нутаг дээрх улс нь үлдээд босод том хаанчлалууд бүгд баахгүй болсон. Яг л хүний хаанчлал гэдэг бол хоромхон зур юм байдаг. Хүний хаанчлал гэдэг бол зөвхөн хүний махан биеийг эзлэн захирдаг бол харин хизээч зүрх сэтгэлийг нь эзэмдэж чаддаг. Харин Бурхны хаанчлал бол өөр. Бурхны хаанчлал бол мянган жилийн турш энэ дэлхий дээр оршин тогтносоор Есүс Христ 2000 жилийн тэртээ ирсэн Есүс Христээр дамжуулан бий болсон Бурхны хаанчлал өнөөдөр 2000 жил дэлхий дээр оршиж байна. Тэр улсын хил хязгаарыг бид нар тогтоох боломжгүй. Харин тэр хаанчлал таны сэтгэл зүрхэнд, миний сэтгэл зүрхэнд бидний итгэл үнэмшлээр дамжуулан энэ дэлхийн үндэстнүүдийн дотор тэр хаанчлал тогтож байна. Тийм ч учраас юу гэж хэлсэн бэ? Үндэстнүүдийн донд эзэн бол хаан юм а гэж хэлсэн. Тэр бол хаан. Тийм учраас тэр магтагдах зохистой, тэр хүндлэгдэх зохистой их эзэн юм а. Тэгээд 11 дугаар 12 дугаар ишлэлдэр тэнгис баясаж газар дэлхий баярлаг. Далай болон түүний доторх бүх юмс нүрэглэг. Тал болон дээр нь байгаа бүх юмс баясаг. Ойн бүх мод эзний өмнө баясан дуулна. Учир нь тэр ирж байна. Учир нь тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар хүмүүсийг үннээр шүүнэ гэж хэлсэн. Түүнийг магтах үед эзэн бурхан энэ дэлхий дээр ирж өөрийнхөө шүнхлтийг хэрэгжүүлэх үед бүх бүтээлүүд баясан хөрш түүнийг магтах тухай энэ ишлэл 10 дугаар ишлэл хэлж байгаа. Далай болон түүн дотор байгаа бүхэн нүрэглэг, тэнгэрс баясаг, тал болон дээр нь байгаа юмс баясаг, ойн бүх мод эзний өмнө баясан дуулаг гэж хэлж байгаа. Тэгэхээр бүтээлүүд түүнийг магтана гэж яг ямар утгатай вэ? Жишээлбэл далай ингээд гэж дуурах юм уу хайш. Тийм ээ? Тал дээр байгаа бүхэн бурхныг магтыг ингээд сондуул мандуул одоо юу гэдэг ингээд гөрөөсийн сүрэн мөр ингээд охтон ингээд бурхан ингээд дуулна гэсэн үг. Ойн бүх модод баярлан дуулдаг гэсэн чинь ойн бүх мод ингээд уулан дээр гараад зогссон баахан хүмүүс шиг ингээд мөчөг цэцэр гар мараа өргөөл ингээд гэж ам гарч ирэл дуулна гэсэн үг. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Бүх бүтээлүүд түүнийг магтна гэдэг нь ямар утгатай юм бэ? Ром номын 8 дугаар бүлгийн 19-с 22 дугаар ишлэлдэр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирж
өөрийнхөө хаанчлалыг тогтоох үед бүтээлүүд хэрхэн баясаг хөрөх талаар ингэж тайлбарласан байна. Ром 8-ын 19-с 21 дэх ишлэл. Ром 8-ын 19-с 21 дэх ишлэл. Та нар энэ ишлэгийг уншаарай. Их сонирхолтой ишлэл. Олон хүн энэ ишлэлийг сайн мэддэггүй. За энэ ишлэл дээр ингэж хэлж байна. Учир нь Бурхны хүүгүүдийн илчлэгдхийг бүтээл нь тэсэн ядан хүлээдэг юм. Бурхны хүүгүүдийн илчлэгдхийг гэдэг нь Есүс Христ хожим эргэж ирээд бид бүгдийг аварч, бид бүгдийг Бурхны хүмүүс байсан гэдэг энэ дэлхийг мэдэх тэр үеийг хэлж байгаа. Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бос харин өөрийг нь захирсан түүний улмаас хоосон захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч мөн ялцралын болцлоос чөлөөлөгдөж Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм. Өнөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа яолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. Зөвхөн үүнд ч биш. Харин бас бид өөрсдөө сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо яолон бидний үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядан хүлээдэг гэж хэлсэн. Эзэн Иесус Христийг хожим ирж өөрийнхөө хаанчлалыг энэ дэлхий дээр тогтоож өөрийнхөө хүмүүсийг бүр мөсөн аврах тэр үеийг бүтээлүүд тэсэн ядан хүлээдэг гэж хэлж байна. Бүтээлүүд бүр яолон байж хүлээдэг гэж. Яг төрөх гэж байгаа эмэгтэй. Яг нэг төрөх цагаа хүртэл үнэхээр ингээл тооноос угаал бацлалт өгөөл хэвээр нэрэ. Ингээл бушгүй тэр чи янз газ яолон байж хүлээдгийн адил манай ихнэр анх төрөхд 16 цаг өвдөждөг шээ. Хоёр дахь төрөлтөн дээр 18 цаг өвдөждөг шээ. Үнэхээр тэр төрөх цагийг хүлээнгээ өвдөн гэдэг үнэхээр нэрээс нүгстэй цаг мөч бүрийн догтлсон догтлол дотор шээ. Бушгүй дөрөд уцаар ярих болгоод дуун цаашлаад байгаа байхгүй юу? Цагийн өмнө ярихад гайгүй яа гэж цагийн дараа ярьж за бити яриад дараа нь ярмаар гэдэг ингээд бүст ингэдэгтэй адилхан тийм ээ? Яг ингэдэгтэй адилхан гэж хэлж штэ. Яг л ингэдэгтэй адилхан Есүс Христ энэ дэлхий дээр ирж бүгдийг чөлөөлөхийг энэ дэлхийн ертөнц энэ бүтээлүүд өөрсдөө яолон байж хүлээдэг. Тэгээ Есүс ирээд бид бүгдийг аврах үед дэлхийн ертөнц бүтээлүүд хүртэл тэр эрх чөлөөнд баярлалаа гэж хэлж байгаа. Яг гэвэл өнөөдөр хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас цөлжилж явагдаж байна. Хүлэмжийн хий ихсэж байна. Тийм ээ дэлхийн дулаар л ихсэж байна. Хүүтэн болгоо болж байна. За энэ жил яасан ямар ч байсан сүүлийн 20 хэдэн жил болоогүй хүүтэн болж байна. Тэгтэл л яаж вэ? Хойд төрлийн мөсгөл хайлж байна. Мөсөн голуудын тоо нэмэгдэж байна. Мөснүүд далаа руугаа төрж орж байна. Өнөөдөр ан амтан хоордож байна. Оймод байхгүй болж байна. Дэлхийн цаг агаар хуурайшж байна. Илүү халуун болж байна. Яагаад гэвэл гинт хүний зогсгүй үйл ажиллагааны дор энэ дэлхийн бүтээл зовж байгаа байхгүй. Ядчил миний нохоо зовж шít. Гадаа гараад хар шанахгүй бол бас очиод идчихээн. Тэгэл би нохоотойгоо тооцоодох юм. Тэгэхээр тэр хүний зогсгүй үйл ажиллагаа гэдэг чинь ингээд энэ баагаа яваад байх юм байна. Энээс болоод бүтээлүүд зовж штэ өнөөдөр ингээд. Идэх ёсгүй юм аа идэх. Тийм бидтэй. Альтуу хүртэл цэмцгэр байж болохгүй ороод байгаа өнөөдөр ингээд. Би яг зөвхөн өөрийнхөө өдөр тутмын амьдрал тулгамж байгаа бэрхшээлийг ярьчлаа л да зөвхөн. Тэгтэл нэг тийжэж байгаа нөхөж бас бурхны бүтээл байгаа байхгүй. Тэгээд ингээд ороо гертэн гаргаа салхилуулаад оруулж байгаа хушуу амын арчтай. Яг л хүний зогсгүй хайцсан байгаль дэлхийг үнэрлж яваад орж ирж байгаа юм чинь. Тэгээс хөдөө нутагт ингээд үнэрлж яваад орж ирвэл зүгээр шүү дээ. Ирүүл их л бол аргал маргал юу өхрийн баас мас наалдаа гэж яавал гэж. Гэтэл гудамжинд ингээд үнэрлж яваад ороод ирэхээр чинь ингээд 0 микро те. Хүний зогсгүй бүх үйл ажиллагааг үнэрлж яваад орж ирж. Тэгээд арчиж. Тэр хүний зогсгүй үйл ажиллагаанаас болж ертөнц дэлхий гэдэг чинь өнөөдөр ан амтэн хүртэл ирүүл байж чадгаа. Бидний хүртэл ирүүл амьдарч чадахгүй. Орчин маань улам л муудаж шít. Гэтэл Есүс Христ ирж өөрийн хаанчлалыг байгуулж өөрийнхөө нэрийг алдаршуулах тэр үед яах вэ? Бүтээлүүд баярлнаа гэж хэлж байгаа юм. Тийм учраас Дуулал номын 96 дугаар бүлгийн 11 12 дугаар эшлэлээр ялангуяа Тэнгэрс баяснаа. Газар дэлхий баярлнаа. Далай тэнгис баяснаа. Өнөөдөр далай тэнгис ч гэсэн хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас маш их бохирдож байна. Маш их газрын тос далай тэнгис өнөөдөр хаягдж байгаа. Маш их загас ховордож байгаа.
загас ховордож байгаагаас болоод далай тэнгист амьдарч байгаа чухал одоо ховор амьтад өнөөдөр үлбэрч өгч байгаа. Хүмүүс яаж байгаа маш их хэрэм загсуудыг нь авч байгаа учраас. Өөрөөр бүх бүтээл өнөөдөр хүний нөгөө амин хуваа хичээсэн нүгэлт чанараас болж бүх газар дэлхий бүх зүйлээр хохирж байгаа. Та зүгээр ууланд яваад үз. Тэгэл тэнд мод өнөөдөр хадгандаа бүслэгдээд мод нь өөрөө ингээд томроод идэг нөгөө хадган нөгөө мод руугаа бүр ингээд шигдээд орж байгаа мод өгч байгаа харж байгаа. Энээс болоод одоо яаж юм гэхээр зарим хөдөө орон нутагт зарим одоо сум орон нутгийн засаг захиргаанууд Христийн сүнтэйгээ нийлээд модоо цэвэрлж шít хадгнуудаас хэр буртагтаа өөхтө тустай хадгнуудаас. Тэр хүний нөгөө нэг зогсгүй үйл ажиллагааны улмаас яаж юм гэхээр дэлхийн ертөнц гэдэг нь өөрөө вирус маш зовж энэ хэрэг эргээ хүмүүс бид өөрсдөө тэр хохирлыг авч байгаа. Харин Бурхны хүсэл бол яг үндэ энэ биш. Бурхан бидний энэ дэлхийд байгаа энэ байгаль ертөнцид байгаа хүрээлэн буй орчинтойгоо зөв зүйтэй харьцаасаа гэж хүсдэг. Бид нар 2-7 хоног өмнө ууланд явж байхдаа очоод хоолоо идээд буцахтаа би хэлсэн. За Христ итгэгч нар хог төрж болохгүй шүү гэж. Тийм ээ гэд манай залууч бүгдээрээ хогнуудаа цүнхлэл явсан. Гэтэл тэр баруун ширээдийн орой дээр нэг хог. Тийм л байна. Ятгахнаа бид нар эн чинь Бурхны бүтээл шүү. Христ итгэж хүн би совестийнхаа хувьд тийм ээ ятгахнаа би хүн чанарынхаа хувьд би хог тарж байгаад очтой бохирлаад яах вэ гэдгийг бодож штеп. Гэтэл Бурхангүй хүмүүс ингэж боддоггүй суртдаг штеп. Яад би өөрөө сайхан байж бол хин нэг түүгээ явчихдаг. Ингэж л бодож байна. Төгсгөлийн 13 дугаар эшлэлээр учир нь тэр ирж байна. Учир нь тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар хүмүүсийг үннээрээ шүүнэ гэж хэлсэн байна. Бид түүнийг яагаад магтах ёстой юм бэ? Хамгийн чухал зүйл гарч байгаа энэ дээр. Юу гэвэл тэр шүүх болно. Тэр ирж гин гэж хэлж байгаа. Тийм ээ. Есүс Христийн хоёр дахь ирэлтийг бид нар хүлээдэг. Есүс Христ энэ дэлхийд ирээд хүн төрлөختнийг шударгаас шүүх болно гэж хэлсэн. Тийм учраас Есүс Христийн сайн мэдээнд бид нар юг тунхагладаггүй шүүлт ирж байна гэдгийг бид нар тунхагладаг. Энэ дэлхий дээр хүмүүс өөрийнхөө амьдрсан амьдралын төлөө Бурхны өмнө шүүгдэх тэр цаг үеч ирж байна гэдгийг бид нар тунхагладаг. Өнөөдөр хүмүүс хэл хахуул аваад авилгал аваад хуулинд өртөхгүйгээр хуулийн цорхоогоор гараад явж байгаа хүмүүс олон байна. Гэхдээ Бурхны шийдэглээс гарч явах нэг ч хүн байхгүй. Бурхны шүүлтээс мултрах хүн энэ дэлхий дээр нэг ч хүн байхгүй. Зөвхөн төр засгийн өдөр тоход төдийгүй энгийн бүх хүн энэ дэлхий дээр хүн болон мэндэлсэн хүн бүр амьдрсан амьдралын хамтлаа Бурхны өмнө шүүгдэх тэр цаг үе ирж байна. Тийм учраас дуулал 96 дугаар бүлгийн нэгдэх биднэрт өнөөдөр зааж буй хэрэгжүүлэлт нь юу юм бэ? Түүний хүндэл. Түүнд дуулууртай бай. Түүнээс имэн. Түүнд захирагдаж амьдрал. Хоёрдугаар бид энэ бүлгээс бидний амьдралдаа хэрэгжүүлэх хоёр дахь хэрэгжүүлэлт нь юу юм бэ? Түүний гайхамшигт үйлс болон түүний үннийг бусдад тунхаглал. Бусдад гэрчил. Зөвхөн хөршөөдөд төдийгүй бүх үндэстнүүдэд энэ тухай тунхаглал гэж бидэнд хэлж байгаа. Би уншаагүй алгасаад явсан хоёр ишлэлээ одоо номлолынхаа төгсгөл та бүхэнд уншиж өгөхийг хүсэж байна. 2, 3 дугаар ишлэлийг уншмаар. Эзэнд дуулж түүний нэрийг магтах том. Түүний авралыг өдрөөс өдөрт тунхаглах том. Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд ярих том гэж хэлсэн байна. Бүх үндэстнүүд түүнийг магтахын тулд бид түүнийг ярих ёстой. Бид түүнийг тунхаглах ёстой. Бүх хүмүүс түүнээс имэж түүнд өргөл барьцаа өргөж түүнд жинхэнэ сүнслэг мөрөглийг өргөхийн тулд бид түүний тухай гэрчлэх ёстой. Бид түүнийг тунхаглах ёстой. Хэрвээ бид тунхаглаж бид ярихгүй юм бол тэд мэдэхгүй байх. Тэд мэдэхгүй учраас тэд юу хүндэлж юу өргөл хүндэтгэлийг өргөх ёстойгоо тэд ойлгохгүй. Тиймээс бид энэ сургаалын хоёр дахь бидний хэрэгжүүлэх ёстой хэрэгжүүлэх бол эзэн Есүс Христийн тухай сайн мэдээг эзэн Бурхан бидний төлөө хийсэн түүний гайхамшигт үйлсийг бид нар бусдад гэрчлэх ёстой. Бид бусдад тунхаглах ёстой. Тэгж гэмээр тэд эзнийг мэдж тэд эзэнд яг энэ дуулал 96 дугаар бүлэг дээр хэлсний дагуу түүний өргөнд түүний хашаанд ирж мөргөл хүндэтгэл өргөлүүдээ имэйлтэй магтаал хүндлийг тэр шин дугаар дуусан тэр магтаалуудыг тэд үүний улмаас өргөх болно.
Тиймээс би та бүдгийг эцэст нь хоёр зүйл уриалж байна. Нэгдүгээр зөвхөн түүний хүндлэгтэй. Тэр бол магтагдаж хүндлэгдэх зохистой цорын ганц эзэн юм аа. Хоёрдугаар түүний тухай бусдад гэрчлэгтэй. Үндэстнүүдэд гэрчлэгтэй. Хардаа манай чуулганы алсын хараа. Бурхны үгээр өссөн дагалдагч удирдагчдыг төрүүлснээр яа гэсэн бэ? Үндэстнүүдэд сайн мэдээг донхлож Христийн хаанчлыг байгуулна. Бурхны үгээр өссөн дагалдагч удирдагчдыг төрүүлэх нь л бидний зорилго биш. Төрүүлснээрээ яах гэдэг юм. Үндэстнүүдэд Христийг донхлож түүний хаанчлыг байгуулах нь. Тийм учраас Христэд итгэж хүн бүрийн нэг зорилго нь юу вэ гэвэл та бусдад түүнийг гэрчлэх явдал. Та ямар ч ажил хийж исэн, та ямар ч бизнестэй байсан бай. Та төрийн бос ямар ч ажлуудыг хийгээд энэ дэлхий дээр ямар ч ажил хийгээд явж байгаа. Таны хамгийн чухал үүрэг бол нэгдүгээр та түүнийг магтан хүндлэх, хоёрдугаар та түүнийг бусдад гэрчлэх явдал юм. Түүний ариун үлсийг та бусдад тунхаглах явдал юм. Ингэснээр бүх дэлхий, бүх ард түмэн, бүх овг, бүх хэлтэнгүүд зөвхөн эзэн бурхныг магтан хүндлэх болно. Үүний төлөө бүгд хамтдаа явцгаая. Тийм ч учраас манай Битанцсан чуулган өсөх болно гэдэгт би итгэж байна. Тийм ч учраас Битанцсан чуулганд мянган төөрөгсөд ирэх болно. Битанцсан чуулган дээр мянган хүмүүс ирж эзэнд магтаал хүндэтгэлийг өргөнө. Энэ бол миний итгэл. Энэ бас таны итгэл байх ёстой. Яагаад гэвэл бид үндэстнүүдийг авардаг бурханд итгэдэг учраас. Энэ бол зөвхөн таны эсвэл зөвхөн миний бурхан биш. Энэ бол зөвхөн юудэчүүдийн бурхан биш. Харин бүх үндэстнүүдийн бурхан. Тийм учраас та найзуудаа чуулганд урих тун. Та ах トゥ нараа чуулганд авчрах тун. Та нэг удаа авчраад тэднийг хаях биш. Тэдний төлөө үргэлжлүүлэн залбирах тун. Тэднийг итгэл дотроо өсгөхтэн та тэднэр тусал, та тэднийг зааж сурах, тэднийг дагалдуул. Үүнийг бид өнөөдөр эсэм бүлгээр хий гэж ярьж байгаа. Тийм учраас та эсэм бүлэгтээ яв. Бас та нарын дотроос цаашдаа олон эсэм бүлгийн удирдагчид гарах хэрэгтэй байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл та дагалдагчтай болох ёстой гэсэн үг. Та олон дагалдагчдыг та төрүүлэх ёстой гэсэн үг. Яагаад гэвэл дуулал 96-ыг би хэрэгжүүлэхэд тулд дуулал 96 дахь бүлгийг хэрэгжүүлж олон хүмүүс эзнийг магтан хүндэхийн тулд тэднийг бид дагалдуулах ёстой байна. Тэдэнд бид Христийг гэрчлэх ёстой байна. Тэхийн тулд өнөөдөр та эсэм бүлэгт явах хэрэгтэй. Тэхийн тулд та өөрөө ирээдүйд эсэм бүлгийн удирдагч болох хэрэгтэй байна. Та олон шин хүмүүсийн цуглаанд авчраад тэдний төлөө залбираад эсэм бүлгүүдэд хамруулад та тэднийг дагалдагчаа болгоод эзнийг магтдаг хүмүүс болгож тэднийг та өөрчлөх хэрэгтэй байл. Энэ бол танд өгөгдөж байгаа Бурхны дуудлага юм шүү. Энэ бол Битанцсан чуулганы итгэгчний бүрийн ариун үүрэг байх ёстой. Энэ бол бидний алсын хараа. Энэ бол бидний хүсэл мөрөөдөл байх ёстой. Бид маш олон үнэтэй чуулган бол дагалдагч нар өсөж үржиж байна. Удирдагч нар өсөж үржиж байна. Чуулган хүчтэй байх юм бол эзний хаан тус хүчтэй байх бол. Тийм учраас бүгдээ хамтдаа эзний алдрын төлөө зүтгэцгээе. Амен. Хамтдаа залбирцгаая. Бүгдээ намайг дагаад залбирахгүй юу гэж та бүдийг хүсэж байна. Эзэн бурхан минь. Та бол бүх тэнгэр газрын бурхан. Та бүх орчлон хорвоо бүтээсэн. Танд баярлалаа. Танд алдран байх болтугай. Танд магтаал нь байх болтугай. Танд хүндлэл нь байх болтугай. Үндэснүүд таныг магтах болно. Битанцсан чуулган таныг хүндлэн магтах болно. Та бидэнтэй хамт байгаад баярлалаа. Та бидэнд энэ дуудлагыг өгсөнд баярлалаа. Таныг гэрчлэх, таныг тунхаглах, таныг таниулах тэр үүргийг бидэнд өгсөнд баярлалаа. Таныг магтан хүндлэх энэ үүргийг бидэнд өгсөнд баярлалаа. Амьдралынхаа туршид таныг хүндлэгч нар байхад туслаач. Амьдралынхаа туршид таны гайхамшигт үйлсийг, миний амьдралд хийсэн таны хүчит үйлсийг бусдад гэрчлэгч нар байхад минь туслаач.
Есүсийн нэрээр бүх үндэстнүүд эзнийг магтах болно. Есүсийн нэрээр бүх монголчууд түүнийг эзэн хэмээн таних болно. Түүнийг бурхан хэмээн магтах болно. Есүсийн нэрээр Битаан тосгон чуулган мянган дагалдагчтай болох болно. Есүсийн нэрээр Битаан тосгон чуулган мянган удирдагчтай байх болно. Маш ихээр өсөж үржих болно. Есүсийн нэрээр бүгд магтах болно. Бүгд хүндлэх болно. Бүх алдар нь зөвхөн эзэн байх болно. Эзнэр би ашиглагдах болно. Есүс Христийн нэрээр тэр надаар дамжуулан өөрийн алдрыг гэрчилж өөрийн агуу ажлуудыг тунхаглах болно. Есүс Христийн нэрээр итгэн тунхаглаж байна. Амен. Амен. Эзний магтцгаая.